одоо нэлээд олон жилийн өмнөөс элэгний В вирустэй 2004 оноос эхэлж В вирустэй гэдгийг мэдсэн. Тэгээд энэ В вирус болохоор одоо ахын замаар гэсэн үг шүү дээ. Одоо юугаар хаалганы явцад надад орж ирсэн юм шиг байгаа. Өөрөө бол шарлаагүй. Тэгээ ингээд энэнийг явсаар угаад би сүлд элэгний эмнэлгүүдээр яваад тэгээд тэр элэгний В вирусын одоо гаднаас орж ирсэн тусламжийн шугамар орж ирсэн бүтээгдэхүүн эм уугаад 10 сарын хугацаанд дуусны дараагаар би хавдартай болсон. Одоо бол миний биеийн байдал ерөөхдөө гайгүй. Яг энэ юунаас болоод одоо гайгүй байна вэ гэхээр зэрэг би одоо энэ центрономын бүтээгдэхүүнүүдийг хэрэглэснээрээ их гайгүй болж байгаа. 7 сарын сүүлээр өгсөн шинжилгээ маань 1.6 элэгэн дээр Венес утсан дээр хавдар байгаа. Тэр нь 1.6 гэж байсан. Ингээ би бас нэлээд сэтгэлийн нэлээд дараас нь орсон юм 8 сард. Тэгээд сэтгэл зүй хүнд байдалд оронгуудаа нөгөөдөг чи огцон томордог юм байлээ. 9 сарын эхээр өгсөн шинжилгээ маань шууд 2.8 болоод томроод ирсэн. Тэгээд яг л тагалгаанд орох хэрэгтэй гэд би явсан. Тэгээд Бээжинд очиод за юмсан цусны урсгал нь гайгүй байна. Ямар ч соо жоохон хардснаа гэсэн. Тэгэл ирээл Бээжингээс ирээл маргаашнаас нь эхлүүлээд би Мякигаа уусан. Тэгээд тэргээ уугаал 7 хоноод би шинжилгээ өгөөд эмнэлэгт итгэх хэрэгтэй байсан. Шинжилгээг өгсөн чинь миний нөгөө өндөр байдаг алаатасаад чи ерөөсөө яг хэвийн илэгний хэмжээнд очсон. Тэгээд эмчнэр гайхаад одоо юу вэ ч одоо буруу гарчгүй яаж үйж үгээд бөө юм болсон. Тэгээд гардгийн юу нь алаатасаад ерөөхдөө дандаа 40 гараад байдیں۔ Сүүлийн үед нөгөө нэлээд бүтээгдэхүүн янз бүрийн юмны таншин машин хэрэглээд бас нэлээд гайгүй болсон. 40 гаруйтай болсон байсан. Тэгсэн чинь нөгөөх маань бүр доошлоод 20 идтэй болчихсон. Тэгээд одоо бүр ингээд хэдхэн хоногийн хугацаанд ийм сайхан болчихсон байсан. Тэгэл би өөрөө баярлалаа одоо за ямар ч байсан би өөрөө эмчтэй бол хэлсэн. Би одоо ийм бүтээгдэхүүн уусаа энэс болоод ийм гой болчлоо гэдгийг бол хэлсэн. Тэгээд одоо миний нүд ногоон байсан. Элэгний тойл нүд гэж ярьдаг тэр бол үнэхээр үний юм бэлээ. Тэгээд миний нүд ногоон байсан. Одоо нүд бол ерөнхийдөө одоо ингээд сайхан цэнхэртээд гоё өгтэй болж байгаа. Тэгээд саяхан элэгнийхээ нөгөө дандаа тодсрогчтой томографи шинжилгээ өгж байгаа шүү дээ. Тэгээд саяхан томографийнхаа шинжилгээг өгсөн чинь элэгэн дээрх хавдар маань 1.1-ийг харьцах 1.3 гэсэн хэмжээгээр маш их багассан байсан. Тэгээд одоо баярлалаа би одоо Мякио юу листэнтэй зүгийн балаяраа байнга хэрэглээд ингэ явж байгаа. За.